Өнөөдрийн таны ялагдал маргаашийн ялалт гэдэг ч үлээ нэг үг байдаг да. Тэр туйлын үнэн болохыг Монгол Ардын намынхан яруу тодор нотлов. Өнгөрсөн 4 жилд ардчилсан намынхан ёс тойл дураараа дөргиж дунд чөмгөөрөө лимбдэж байв да. Монгол Ардын намыг дээрлэхэж, боож хавчиж, засгаасаа хөөж ёс тойл үүлийг нь үзэж өстэй толгойг нь зумлаж байв. Өнөө хэдэн ч хамар дундуураа зөвхүүлсэн гөлөг шиг гасалсаар нам болдог байв. Гэтэл тэр бүхэн ёстой худлаа байж зүгээр л тактикийн үзүүлэх тоглолт байсан гэж хэлж болно. Жижиг тойргоос гарахгүй мэдээ одоо би өнөөдөр 7 цагт Баян зүрхтэр явбал сая орж ирж яаж ажиллаж байгааг та нар мэдж байгаа юм уу? Жижиг тойргон дээр аль эрт орчихсон л ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэл хүн нам ингээд байхгүй болгоод ардын намын ерөөсөө жүжиг л энэ бүх ингээ улс төрийн улс орны ч аваа яваад байна шүү. Тэг манайхан айгаад гөлдийгөө тэгээд тэр сая цэцэн имийг тэгэл авлаа л да. Энэ цэцэн имийг авж байгаа чинь ардын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа энэ тоглоомын эхнийг ноосод тушааж байгаа чинь тэр. Одоо тэгээд 76-гаа авах юм бол эхнэрээсээ салж байгаа. Тэгээд манга байгуулж байгаа. Ингээд зохиомл захиалгын улсын хурал бүрдэж байгаа.